энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгээд Монгол Улсын эдийн засаг хөгжихийн тулд одоо хамгийн чухал хэрэгтэй юм бол бас гадаадын хөрөнгө оруулалт. Тэгээ гадаадын хөрөнгө оруулалтын хувьд одоо хамгийн сонирхол татчаа салбар бол уул уурхайн салбар. Тэгээ уул уурхайн салбарын хуулиа одоо өөрчлөлгөөд оруулж ирээд энийг хилцэхгүй буцаавал эзэл баримтлал нийцэхгүй нэг буцаавал энэ бол бас гадаад орчинд хөрөнгө оруулагчдын орчинд бол маш буруу сигнал болно. Энд мэдээ сайжруулах зүйлүүд бас байна. Хүлээлтэнд хүрээгүй бас зүйлүүд бас байна. Гэхдээ энэ хуулийг бол одоо эзэл баримтлалын хүрээнд бол хилцсэн зүйтэй гэж бодож байгаа. Тэгээ эндээс би нэг зүйлийг бас онцолж орж ирсэн одоо зөв заалтуудын нэг нь бас онцолж хэлмээр байгаа. Энэ төсвийн тухай хууль дээр орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10%-ийг төлрүүлдэг байсныг 15% болгож нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөөр хэлбэл уул уурхайн төслүүдэд явхад одоо хүндрэл учирдаг орон нутгийн одоо энэ дэмжлэгийг одоо илүү орон нутгийг эдийн засгийн хувьд бас чадварчуулах тэгээд энэ уул уурхайн төслүүдээс оршин суугчид нь одоо үр шимийг хүртдэг байх энэ болцоо боломжуудыг хангах утгаараа бол энэ их зөв чиглэл рүү явж байгаа залт гэж харагдаж байна. Гэхдээ нөгөө талдаа бас аудитын тайлан гарахад энэ орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангуудтай холбоотой зарцуулалт дээр бол хөгжлийн биш зүгээр урсгал зардлууд ч юм уу баяр наадам тэмдэглэсэн иймэрхүү зардлуудаас их санхүүжүүлж исэн. Тэгэхээр энэ аудитын өмнө гарсан дүгнэлтүүд дээр үндэслээд энэ сангуудын ашиглалтыг сайжруулахтаар бас засгийн газраас орон нутгтай холбоотой энэ арга хэмжээнүүд авах хэрэгтэй харагдаж байна. Тэгэхээр босод зүйлүүдэд мэдээж өмнө бас одоо сая асуулт хариултын үеэр яригдсан тэгээ сайжруулах зүйлүүд бас байгаа харагдаж байгаа. Тэгээд энэ хуулийн төслийг хилцээд явах зүйтэй гэж бодож байна. Баярлалаа. За, инх төшиг